Та киоскийг хэрхэн ашиглах вэ? Танд Хаан банкны киоскийг хэрхэн ашиглах талаар зааварчилгааг хүргэж байна. Та киоскийн өвд ус харан голлон зогсно. Нэг дугаарын иргэний үнэмлэх уншуулах хэсэгт иргэний үнэмлэхээ чиптэй талаар нь дээш харуулan уншуулснаар таны иргэний үнэмлэхний мэдээлэл баталгаажна. Хоёр дугаарын хурууныхээ уншуулах хэсэгт хуруугаа уншуулснаар таны мэдээлэл бүрэн баталгаажиж та иргэний үнэмлэхээ төхөөрөмжнөөс авч цааш үргэлжлүүлнэ. Хэрвээ та дансны тодорхойлолт болон хуулга авах гэж байгаа бол дансны тодорхойлолт хуулга хэсгийг сонгоно. Үүний дараагаар дансны жигсаалтаас тодорхойлолт эсвэл хуулга авах дансаа сонгоно. Та дансны тодорхойлолт хуулгаа дэлгэцээр харж хэвлэн авч эсвэл имэйлээр авч болно. Хэрвээ та дансны тодорхойлолт хуулгаа хэвлэж авах бол хэвлэх цэсийг сонгон хураамжийг суулгах дансаа сонгож хэвлэх төвч дээр дарснаар та хэвлэгдсэн дансны тодорхойлолт хуулгаа 6 дугаарын хэсгээс авна. Хэрвээ та дансны тодорхойлолт хуулгаа имэйлээр авах бол мэйлээр илгээх цэсийг сонгон илгээх имэйл хаягийг оруулснаар дансны тодорхойлолт хуулга илгээгдэх болно. Хэрвээ танд заавар тусламж хэрэгтэй болсон бол та онлайн туслах цэсийг сонгон 5 дугаарын харилцаа зургийг авч мэдээлэл үйлчилгээний ажилтнтай видео дуудлагаар шууд холбогдсон зөвлөгөө тусламж авна. Та киоскоор үйлчлүүлж дууссан бол дуусгах төвч дээр даран хувийн мэдээлэлсээ гаргаарай. Та өөртөө байрлах киоскороо хүссэн цагтаа үйлчлүүлэн цаг цаваа хэмнээрэй. Киоск шинэ үеийн банкны үйлчилгээ. Хаан банк.